Зочил ботын динамик чатботыг хэрхэн өгсрөх тухай тайлбар бичлэг. Та динамик чатботыг тохируулахын тулд дэлгүүрийнхээ админ дашбордын зүүн дээд бодлонд байрлах зочил бие хэсэг дээр дарж зочил бот цэс рүү шилжин тохиргооны хэсэг рүү нэвтрэнэ. Зочил ботын тохиргоонд автоматжуулалт, цэс, яриа эхлүүлэгч, шуурхай хариулт гэсэн дөрвөн үндсэн хэсэг байдаг. Бид нарийн тохиргоо буюу автоматжуулалт хийхээс өмнө цэс, яриа эхлүүлэгч, шуурхай хариулт гэсэн гурван үндсэн бүтцийг эхэлж угсрах ёстой. Яагаад гэвэл эдгээр гурван функц нь таны дэлгүүрийн үндсэн чиглүүлэгч самбар болдог ба хэрэглэгчийн дарах товчлуурууд эхлээд бэлэн байвал дараа нь тэдэнд хариулах автоматжуулалтыг алдаагүй холбох боломжтой болдог. Хамгийн ихэнд чатны доод болонд байнга харагдаж байдаг цэс хэсгийг тохируулъя. Цэс нь хэрэглэгчийг хизээч аль шатанд байсан дэлгүүрийн чухал хэсгүүд рүү нэг товчлуураар шилжүүлэх зорилттой. Та цэсэнд хамгийн ихдээ 5 хүртэлх сонголт оруулах боломжтой. Цэс тохируулахдаа баруун дээд болонд байрлах ногоон өнгийн цэс нэмэх товчийг дарахад чатбот цэс нэмэх цонх гарч ирнэ. Эндээс төрлөө мессеж болон холбоос гэсэн хоёр төрлөө сонгоно. Мессеж нь хэрэглэгч цэсээр дарахад чат дотор автомат хариулт илгээх үед сонгоно. Жишээ нь хаяг хүргэлтийн мэдээлэл гэх мэт. Холбоос нь хэрэглэгч цэсээр дарангууд чатнаас шууд өсрөн вебсайт дээр эсвэл тусгай линк рүү нэвтрэх үед сонгоно. Жишээ нь онлайн дэлгүүр зочлох, шууд захиалах гэх мэт. Гарчиг дээр ойлгомжгүй үг биш хэрэглэгч дарахад юу болох нь шууд ойлгомжтой онлайн захиалах, хүргэлт хаяг гэх мэт тодорхой нэршлүүдийг өгөөд хадгалах товчийг дарна. Ингээд хадгалсны дараа та баруун талын утсан дээрх дэлгэцнээс таны хийсэн цэс хэрхэн харагдаж байгааг шууд шалгах боломжтой болно. Дараагийн алхамд яриа эхлүүлэгч хэсгийг тохируулна. Энэ нь хэрэглэгч чат руу анх орж ирэхэд цонхны голд угтан гарч ирдэг товчлуурууд юм. Хэрэглэгч гараар үг бичиж цаг алдах шаардлагагүйгээр тухайн үед хэрэгтэй асуултаа шууд сонгоход тусалдаг. Мөн цэсний нэгэн адил хамгийн ихдээ 5 хүртэлх гарчиг оруулах боломжтой. Тохируулахдаа баруун дээд талын ногоон яриа эхлүүлэгч нэмэх товч дээр дарна. Цэстэй ижил хэрэглэгчдэд хамгийн их хэрэг болдог захиалга хийх, холбогдох дугаар, аяг барьцлал гэх мэт ойлгомжтой гарчуудыг бичиж өгөөд хадгалах дээр дарна. Төгсгөлд нь баруун талын утасны дэлгэцнээс үр дүнгээ шууд хараарай. 3 дахь алхамд шуурхай хариултыг тохируулна. Хэрэглэгч яриа эхлүүлэгчдээр дарах эсвэл анхны мессежийн илгээмэгт секундын дотор автоматар очих, угтах мэдээллийг энд бэлддэг. Эхлээд баруун дээд үнцэгт байрлах төлөв товчийг он болгож идэвхжүүлнэ. Тэгээд хариу текст хэсэгт хэрэглэгчийг угтсан найрсгаар мэдээлэл өгсөн текстээ оруулаарай. Ингээд оруулж дуусаад доод талын ногоон хадгалах товчийг дарна. Ингээд та автоматжуулалтаа өгсрөхөд бэлэн боллоо. Танд амжилт хүсье.